Ад жаргалыг бэлэгдсэн. Оо, ямар ширээ вэ? Амар хоо. Хамт идээ. Хоол эдгийн хооронд уруулаа бодох хэрэг байна уу? Уруулаад хавцсан царай тодордог байхгүй юу да? Уруулын бодгаа ингээм хамт идчихин гэсэн үг үстэй. Юу штэ. Миний гараас хоорой байна. Арай л их үү? Хоол идчихэж байлаа. Гэрээ орхон гоё хятад хоолны газар нээгцэн. Энэ байна. Юм ба. Яг хэд хоногийн өмнө харсан ахгүй ямар том хаяг вэ гэж. За, Ванфу хятад ресторан шинээр нэгтлээ. Royal House чичид буудлын 2 дахь орчин. Айгуу гоё тод хаягтай юм байна. Хараас энд хятад хоолны газар байна гэсэн аягтай байна. Энэ Ванфу гэдэг нь Ханхугийн ордон, Royal эрхэм дээдс гэсэн утгатай. Энэ лого нь Ван гэдэг хаан гэсэн үгтэй. Тэгээ хоёр хүн хоолж байгаа гэсэн. Тэгээд 7 VIP өрөөтэй ад жаргалыг бэлэгдсэн энэ засалтай гэр бүлээрээ цагийг өнгөрөөх зорилттой гоё өрөөнөдтэй. За энд бол төрсөн өдрөөр эр тэмдэглэж болсон юм байна шүү дээ. За Ванфу рестораны маань галтай маань ингээ гаднаас нь харагддаг шилэн. Хэдийн хөөбийн мужаас урьж авч ирсэн мастер томооч харин олоо гэж байна. Ийм хэцүү. Самар хоо. Оо, ямар ширээ вэ те? Амтлаад мукбангийн ширээ мөн байгаа сте. Өнөөдөр бид хоёр ээлжид амтлаад мукбанаа гэрийн ойрхон шинэ хятад ресторан нэрсэн байхаар нь ингээд бид үзгээ танилцуулах гад ирсэн байна. Ванфу ресторан нь болохоор дахин нэрсэн тэгээд маш олон төрлийн гоё хоолнууд гардаг юм байна. Хоол ч бас ингээд харахад ингээд ийм сүртэй байгаа ч юм бас те. Илүү амттай ч юм шиг санагдаад байна. Хятад тоогоочтой байсан. Урьд авчирсан хятад тоогоочтой байсан. Орчин гэсэн гоё товчонттэй. Дээрээс нь VIP өрөөнд аягүй гоё чимээгүй юм байна. Яг гэр бүлээрээ ингээ ирээд өөрсдөө өөрөө ингээ халуун дулаан уурын нисгэлээр хоолны юу л бас тохиромжтой санагдлаа. Заалан ч бас аягүй гоё юм дээ. За хоол идэх. За манай үсээ хооллоорой. Сайхан хооллоорой. Самар хаанаас идвэрээ. Ийм жоо. Гараас чимч гараарай чи. Хайртай. Хайртай нэг шууд хайртай гоё юм. За. Шалтгаан. Киноны амар арилгаал идэддэг шүү дээ. Би түрүүний шинэ хавиргыг идмэрсэн. Оо. Хамт идээ. Оо, nice. Зөвхөн тэр гоё хатан соос нь гоё юм байна. Тийм байна. Аягүй гоё зөвхөн болчих тийм. Соостойгоо бас гоё юм байна. За, энэ хар өндийг биш тийм. Монгол ахуйдаа идэж үзэх гэж байна. Цоон тасан өндөг. Ямар юм бэ? Нэг тийм өвөрмөс амттай юм байна. Яг амтын тодорхойлж чадахгүй юм байна. Тэг гоё. Оо. За мантууд авахна. Хятад ресторанд орохоор 81 сонголт байдаг тийм. Махан бүр юм цуцаа юм шиг. Воо. За энэ зөвхөн амттай болохоор гоё. Төлөө. Гоё. Саха. Юу соосон төлөө гэж. Гоё. Стопат төлөө. Яг дөрөвний дараа хийдэг юм аа. За энэ үхрийн маха идэ. Воо. Энд нөө. Харин байлаа. Тийм ээ. Үхрийн аваа. Гоё юм байна. Бүр энийг хийдээд юм байна. Тэг Монгол хаа байна. Энэ дургу Монгол хөнгөж байхгүй мэн. Энэ гой хар мөвний зоош.
Тэгээ Часисан. тийм байх эсрэглэн хамтан бүр ингээд Энэ олон махны араас эсвэл хамт идэдэг. тохиромжтой байна. Би яг надад ч хэлчихсэн. Яг надтай адилхан боддог болчихоо. Оо. Юусоо? Одоо тийм гоё тий. Тийм. Төсөөлөгөө биш өвдөг лээ. Мэдээгүй юм бол часисан. Амтан тийм. Өчигний салаад байсан. Махнуудтай ямар гоё зөгчөж байна юм. Энэ бол их юм. Намайг та хаад намтуулаас бодоо идэхгүй. Тэг. Манай бодоо идэхгүй нэг чи хавар тавьчихлаа. Энд юу гэсэн үг вэ гэхээр хаал нь хорц биш байна гэсэн үг байна. Тийм үү? Зарим гол чи хэд их нөгөө шаруу хийгээд одоо ихүүлээд идэв шүү. Тийм ээ. Наад таашин дангааны үтсэн ч гоё хоолоо. Айгуу сайн тоогооч тийм санагдлаа. Кобе мужийн тоож гисэн. Кобе гэдэг чинь одоо голын хойд зүг шар мөрөн хэлж байгаа. Тийм үү. Манай хүн дуугаар хэлжсэн тэ шар мөрнөгөө. Тийм. Тэр газрын юм байна. Тэр газрын хоол шиг амтдаж байна. Би чамд одоо сам орохоо дахиад боддог гайхамшиг харуулъя. Энэ одоо хэний мах байна. Айн мөн үү? За чүлээ. Энэ юу вэ? Юу. Манай оюутны байрны артлын гудамжны ван ахын зардаг. Дахины шатлаг байна. Шатлууны нэг юм гадуур нэг хуурай хамт байдаг шүү дээ. Тэр юм байна. Вау. Дурсан цэргээс хамт байна. Би самурай гэлээ. Манай хүн дурсан зэрэгээс нь дахиагаад. Одоо энийг хөрсөн. Миний захиалсан шүү. Энэ галан дурчлаа л да. 5 цулын шүү дээ. Сайн ууж ядраа тайлаар заяа. Ногоотой байна. Яг. Халуунаараа байсан биз шүү дээ. Юу гэж юм боддог вэ? Ямар. Яг ингээд 5 цул нь яг гоё юу гэсэн. Шүлэндээ бүр ингээд шингээ. Шингээд үү? Тийм. Хөөс гоё юм. Би чинь Ичээ харин нуугдсан эрдэнэс үгүй юу? Нөө гадаа 5 цулын шүл мөл хаяа дүр санагдаад идэв штэ. Тийм биш. За 13 дараа ингээд нэг барахад ч толлоо. Энийг бол заавал цааж идэр гэж хэлнэ юм. Тийм ээ. Стогоо. Бүтэн аяг шүл шууд идчихлээ. Аргагүй нөгөө мэрэгчлийн хүн хийж байгаа гэдэг чинь. Хаал дурсамж бүтээдэг, дурсамж санагдаг гэдэг үнэн байна. Өнөөдөр ван ахыг санацлаа шүү дээ. Ван ах гэснээс би ч ингээд 4 хүнтэй нэг өрөөнд байдагс байхгүй. Тэгээ 4 өрөөндөөс яг нэгнийх нь нэр нь бас ван юм байсан юм байна. Нэр юм арчсан. Ванчи. Румэтийнхаа одоо нэг юм артнаа гонхтой өстэй. Муудалцаад сүүлийн 6 сар хооронд юм яриа гэх тийм. Тэр нэр юм болчихгүй. Миний юм зөвийг нөхгүй. Миний өдөр миний зөв. Ванчигийн өдөр ванчигийн зөв. Тэр сүртэй юмнаас ирэлдэг бах уу тэр байлаа. Сакс макс гэх тийм хөл байна. Би надад бүгд дамжаасангаа. Нэг нь манай хүн нэг амар досомжсэй гэдэг тий. Тэгээ хөөрөөд нөгөө юу. Хоолт амар хэлсэн тий. Хатасаа дээ. Хатасаа байна. Тэгээ сая 5 цолын шил уудсан тэгээ хатасчихлаа. За ингээд бид хоёрын Вампу ресторанаас хийж байгаа хамтлагт мокпан ингээд дуусч байна. Вампу ресторан дээр хийсэн бичлэг маань дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзсан. Баярлалаа. Би амар атас нэрсэн. Нэвтрүүлэгч юм. Ерөөс нэвтрүүлэгч байсангүй.